За энэ бичлэг дээр би Pocket application-ы Pocket App итгэлцлийн үйлчлэгийг та бүхэнд цагаан сартаа уялдуулж яаж өөрсдөө одоо ашигтай байдлаар ашиглаж болох вэ гэдгийг ер нь товч байдлаар хэлэх гэж байна. Цагаан сарын үеэр одоо нэг 10-20 мянган төгрөгөд аюу орж ирдэ штэ. Тэгээ тэр нь ингээ баг багаар цугларч явж байгаад айл ихсэх тусам нөгөө мөнгө ч гэсэн хөөхөн болчдөг. Тэгвэл тэр мөнгийг шууд үрэх биш Pocket App итгэлцэлтээрээ хэрвээ хадгалчих юм бол одоо ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа хамгийн том хэлбэр гэж үзэж байгаа байхгүй юу. За миний хувьд бол одоо энэ цагаан сараар орж ирэх тэр мөнгнүүдийг Pocket App-ийнхаа итгэлцэл рүү шууд хийж ягаад эх жилийн ихэр ч юм уу одоо дахиад өвөл болно шүү дээ. Тэр үед гадагшаага аялье гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ бол одоо зөвхөн миний төлөвлөгөө. Та хэд одоо тэр итгэлцлийн үйлчлэгээд хоригдлуулсан мөнгөө бол яаж ч ашиглаж болно тэр бол таны дур. Миний одоо ганц хэлэх гээд байгаа юм нь цагаан сараар орж ирж байгаа бэлэгнийхээ мөнгийг итгэлцэлтэй хадгалаад дараа ямар нэгэн том зорилготой хүрэхэд хөрөнгө оруулаарай, ирээдүйдээ хөрөнгө оруулаарай гэсэн утгатай ийм зөвлөгөө өгж байгаамаа. За тэгэхээр та бүхэн яг одоо Pocket application-ыг татаад Pocket App-ийнхаа итгэлцлийн үйлчлэгээнд хамрагдаад эхлээрээ тэгээд насан турш хүн байж болно, хүүхдтэй ч байж болно. Тийм болохоор ямар ч байсан хэдүүлээ нэг зорилготой тэр зорилгынхаа төлөө эхний алхам маяг одоо хийцгээе. За тэгээд бүгдээрээ сар шиндээ сайхан шидлээрэй. Pocket санхүүгийн цогц платформ.